За сайн уу манайхан Crime Story суугтай эргээ тавтай мэрэл та манай суугийг анх удаа сонсч байгаа бол энэхүү сууг маань болсон явдал болон бодит гэмт хэргийн талаар ярьдаг сууг байгаа. За өнөөдрийн дугаараар хамтарч гэмт хэрэг хийдэг байсан хоёр цовруул халуурчны үйлцэн аимшигт гэмт хэргийн талаар бүх бүтээлийг нэрж өгөхөөр бэлтгэсэн. Тэгээ би цаашдаа цовруул халуурчин гэдэг плейлист үүсгэж байгаад 10 дугаар хий гэж бодож байгаа. Тэгээ та бүхэн subscribe дарахыг битгий мартаарай. За ингээд өнөөдрийн хэрэг рүүгээ орцгоё. За өнөөдрийн дугаартай ярих цовруул халуурчны нэгийг нь Ин Читат гэдэг. За дараа нь нэрээ Чарльз Ин болгож өөрчилсөн учраас би цаашдаа Ин гэд дуудаад явъя. Ин 1960 оны 12 сарын 24-ний өдөр Хонконг улсад төрсөн. Тэгээд Инг яг төрж байгаа тухайн үед бол 1842 оноос 1997 оны хооронд Хонконг улс бол Англи улсын колон улс байсан юм билээ. Тэгээд хэдийн Англи улсын колон улс байсан ч гэсэн ийм бол хятад угсаа гаралтай хятад хүн байсан. Ингийн аав нь болохоор Хонконгт нэлийн баяндаа тооцогддог өндөр албан тушаалтай нийгэм байсан. Энэ дээрээ тэгээд хоёр эгчтэй. Тэгээд энэ бол айлын өв залхамжлах ганц одоо хамгийн бага хүн болж мэдсэн. За тэгээд аавынх нь ажил мэргэжлийн онцлогоос гэхүү аав нь бол маш хатуу хүн байсан. Тэгээд маш сахилга баттай өөрийнх нь одоо хэлснээр нь хүүхдүүдээ байхгүй бол таалагдахгүй байх юм бол 3 хүүхдээ зодож шийтэгтэй байсан хатуу сэтгэлтэй нэгэн байсан гэж энэ бол зүйлд бас аавыгаа тодорхойлдог. Өсвөр насндаа энэ маш ганцаардмал хүүхэд байсан. Тэгээд нийт 3-4 сургуулиас зан араншин туушгүй байдал тэгээ хичээлдээ ингээд явлаа гэд явдаггүй байсан гэх мэтчлэн шалтгаанаар ер нь бол хөөгддөг. За тэгээ 15 наснда дэлгүүрээс хулгай хийж байгаад баригдаад аав нь бүр яах учраа олохгүй Хонконгд сургуулиуд нэг л болохгүй байна гэд хүүгээ Англи улс руу ахлах сургуульд сургахаар явуулдаг. Тэгээд аав нь бол дотроо бодохдоо Англи улсд очиод тэг ганцаараа биеэ дагаад зан чанар нарай дээр төхөлөө гэж бодсон боловч очиод удаагүй байхдаа ангийнхаа хүүхдүүдээс хулгай хийж агаад баригдаад тэгээ буцаад Хонконгдоо гэртээ ирдгээ. Ирээд арай гэж нэг юм ахлах сургуулаа Хонконгт төгсөөд 18 наснда буюу 1978 онд Америкийн нэгдсэн улсад оюутны визээр ирсэн. За ирээд биологийн чиглэлээр суралцаж эхэлсэн боловч нэг семестрэл коллежид сураад сургуулаас шууд хайчдаг. За тэгээд ингээд хүүхдэн сургууль соёлоо хаяад болж өгөхгүй байгаа ч гэсэн аав ээж нь л Хонконгоос хүүгээ дэмжгээ зогсоогоогүй мөнгө төгрөгөөр дутаагаагүй нэмээд бүр машин авч өгдөг. Тэгээд ийм машинтайгаа явж байгаад нэг зүйл мөргөөд тэгээ цагдаа нарт баригдахгүй тулд шууд тухайн газраасаа тухтаачдаг. За тэгээд хэдэн хоног зүхтааж байгаа. За ер нь энд би ер нь сургууль соёлгүй басан. За тэгээд дээрээс нь цагдаа нар намайг хайж байгаа гэж мэдж байгаа учраас цагдаа нараас бултахын тулд нэг санаа төрдөг. Тэр нь болохоор Америкийн нэгдсэн улсын айрам дэлсэж орох санаа төрсөн. Энэ тэгээд мэдээж нөгөө Америкийн нэгдсэн улсын иргэн биш учраас цэрэг дэлсэх боломжгүй байсан ч гэсэн өөрийгөө Индиана мужид төрсэн юм шиг одоо тийм хуурамч бичиг баримт бүрдүүлээд Америкийн нэгдсэн улсын айрамд элсэж ордгоо. Цэрэгт очиод жилч хүрээгүй байхдаа багын хулгайч цаана тавигдаагүй юм бол цэргийн базаас автомат буу хулгайлж агаад баригдаад энэ нэрийнхэн шүүх хурал болохоос өмнө 1980 онд 20 наснда оргоод буцаад нөгөө коллежид сурч байсан Калифорни руу нүүдэг. За тэгээд энд ирээд Лейк гэдэг залуутай танилцдаг. За Лейк залуугийн тухай дэлгэрэнгүй танилцуулбал бүтэн нэрийг нь Леонард Лейк гэдэг 1945 оны 10 сарын 29-ний өдөр Калифорнид нэгэн айлын хамгийн том хүү болж мэндэлдэг. За Лейкийн аав ээж нь бол түүнийг 6 настай байхад нь салаад Лейкийн ээж нь төд удаагүй одоо өөр хүнтэй суугаад 2 эмэгтэй нэг эрэгтэй хүүхэдтэй болсон. Тэгээ Лейк бол доороо 3 дүүтэй. За тэгээ хэдий аав ээж нь багдан салсан ч гэсэн ээж нь бол түүнийг хайраар дутаагаагүй хайр халамжинд хүүхэд нас нь бол өнгөрсөн. За тэгээд өсвөр насндаа байхдаа Лейк насан туршийн кинонд гүн донтож эхэлсэн. Тэгээд тэрнээсээ болоод хоёр эмэгтэй дүүгийнхэн нүцгэн зургийг нууцаар авдаг. Энтергээд ер нь жоох юм сонин гаж одоо үйлдэлүүд хийдэг болсон. За тэгээд насан туршийн кинонд донтохоос гадна Лейк багаасаа юм амьтаа алах дуртай байсан. Тэгээд өсвөр наснда хулган айгүй их алдаг. Тэгээ алаад юм хүчилтэй уус мууланд хийгээд цогцыг нь бүр ямар ч уул мөргүй алга болгодог хоббитэй болсон. Ахлах сургуульд байхдаа Лейк The Collector гэдэг Английн цовруул алуурчны тухай зохиол уншаад тэр зохиолд гардаг шиг эмэгтэй үнийг хулгайлаад алахыг бол маш ихээр бүр багаасаа өсвөр наснд байхдаа хүсэж эхэлсэн. За тэгээд ахлах сургуулаа төгснөхийн дараа 1964 онд Лейк
энэ шиг одоо арим дэлсээд Вьетнамын дайнд дайчлагдсан юм билээ. Тэгээ тэр үедээ болохоор сэтгэл зүйн олон эмгийг нь сэдрээд 1971 онд эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргээсээ хаалгадаад буцаад гэртээ ирсэн. За тэгээ хаалгадаж ирээд их сургуульд орсон боловч бас л нэг семестр суугаад сургуулиасаа шууд гарсан. Тэгээ сургуулиасаа гарсныхаа дараа нэгэн эмэгтэйтэй хэсэг хугацаанд гэрэлсэн боловч өдөөг нөгөө эмэгтэй нь Лейкийн одоо гад дур хүсэлтэй насан туршидын кинонд онцсон гэдгийг мэдээд шууд салсан. За дараа нь дахиад нэг эмэгтэйтэй гэрлээд Калифорнигийн ойролцоо амьдардаг болсон. Тэгээд Лейк тэгээ сэтгэл зүйн угаасаа докторгүй хийсвэр зүйлээс айдаг, өөрийн одоо төсөөлөн ботсон зүйлээсээ ингэж юм төсөөлж айдаг тийм өвчтэй байсан юм байлээ. Тэгээд ямар нэгэн одоо байгалийн гам шиг эсвэл дайн дайчин болж магадгүй гэж айгаад амьдарч исэн байшингийнхаа доор бол зойр ухаж ихэсэн. Тэгээд тухайн зойрыг ухаж байхад ер нь суурийг нь гаргацсан. Тэгээд ухаж байхад нь байрных нь нийцэн мэдээд зойроо бол ингээ хагас дутуу орхиод үлдээсэн юм байлээ. За тэгээд 1980 онд Лейк нэг сонин дээр зар байршуулсан. Тэгээд тэр зарынхаа дагуу ин холбогдоод энэ хоёр бол анх танилцсан байгаа. Тэгээд тэр зар нь бол яг ямар зар байсан талаар бол мэдээлэл байдгүй юм билээ. Ямар ч тач 1980 онд ингээд нэг юм хоёр бүтэхгүй хүн бол хоорондоо одоо уулзаад найзалж эхэлсэн. За тэгээд нэг нь бол хулгайч багасаа уулгаа ясан сэтгэл зүйн асуудалтай. За нөгөөх нь болохоор насан туршидын кинонд онцсон. За тэгээд өөрөө тийм төрлийн бас кино их гэж оролддог. Багасаа амтан айлж уусмал тэгээд цогцыг нь алга болгодог. Одоо тэгж тоглодог байсан гэдэг нэг юм эвгүй хоёр хүн бол нийлсэн байгаа. Тухайн үед л тэгээд нөгөө энэ цэргийн байрнаасаа буу хулгайлж агаад баригдаад нөгөө оргон зайлцсан байсан. Тэгээд хорогдох газар хэрэгтэй байсан болохоор Лейктэй бол найзлаад удаагүй байхдаа их нэртэйгээ хамт амьдарч исэн гэрт нь ирж хамт амьдардаг. Тэгээд энэ бол Лейкийг тодорхойлохдоо тэр яг л миний ах шиг минь аав шиг минь хүн байсан. Би түүний зөвлөгөө заавраар сүүлийн хэдэн жил амьдарсан гэж сүулт хэлдэг. Тэгээд Лейк өөрөөс нь 5 насаар ах байсан болохоор худлаа үнэ юм ярьж байгаад өөртөө итгүүлсэн байх гэж би бодож байна. За ингээд найзалж нөхөрлж эхлээд 2 жилийн дараа буюу 1982 оны 4 сард хууль бус одоо галт зэвсэг хадгалсан эргээр тэр хоёр бол цагдаад баригддаг. Тэгээд ийм бол 2 жилийн ял авсан боловч Лейк шүүх хурлаас өмнө оргож өөр нэрээр нуугдан хэсэг амьдардаг. Тэгээд 1984 онд 2 жилийн ялаа эдлээд ийм бол суллагдаад буцаад Лейкийн одоо амьдарч байгаа газарт нь очиод байшингийнх нь хажууд одоо жижиг амбар шиг юм жижиг байшин одоо бариад хамт амьдарч эхэлсэн ер нь бол. За ингээд тухайн үед бол Лейкийн эхнэр бас салаад явцдаг. Тэгээд тухайн хоёр зэрэгцээ байшиндаа энэ хоёр бол хоёулахна үлдсэн байдаг. За ингээд хамт байж эхэлсэн хугацаанаас хойш тэр хоёр бол байнгын хамт нийлж хүн алах, тамлах, одоо гаж дур сонирхлоо хангах талаар ярилцдаг, төлөвлөгөө зохиодог болсон. Тэгээд энэ хүн хулгайлж алах гэмт хэрэгээ тэр хоёр болохоор Мирандагийн аллах гэж нэрлэдэг байсан. Энэ нөгөө Лейкийн ахлах сургуультай уншиж исэн коллектор гэж цувралынх нь одоо дүр юм байлээ. Тэр хоёр тэгээд хүнээ одоо нээлж алахтаа эрэгтэй хүн байв шууд алцдаг. Харин эмэгтэй хүн байх юм бол хүчндэж алхахаас өмнө хутгаар элдв янзын одоо дүрс гаргаж биен дээр нь зүсэж тамлан зовоож аваад алдаг байсан юм байлээ. Тэгээд Лейк тэгээд энгийн оролцоогүй маш олон хүн алсан байдаг. Тэгээд энэ хүн алахыг оролцохгүй гэж маш их татгалздаг байсан ч гэсэн сүүлд бол зөвшөөрөөд ингээ хамт гэмтэргээ үйлддэг болсон байнамаа. Лейк 1982 онд Ингч оронд байх хугацаанд 31 настай өөрийн төрсөн дүү болох Дональд Стивен Лейкийг хөнөөсөн. Тэгээд дүүнд багада галт иргэн дайруулаад төрлийн бэрхшээлтэй болсон юм билээ. Тэгээд дүүнд багаасаа хөгжлийн бэрхшээлтэй болсон болохоор ээж нь бүх анхаарлаа дүүдэн тавьдаг байсан болохоор Лейк бол багаасаа дүүгээ үзэн ядаж өссөн. Тэгээд их нэртэй одоо энд тэр эзэж амьд үлдэхсгүй байсан юм а гэж байнга хэлдэг байсан. За тэгээд 1982 оны 12 сард дүү ээж хоёрынхаа амьдардаг байсан гэрт нь нэрээд дүүгээ хайтхан гараад ирээч гэж дуудснаас хойш дүүн дахиж хизээч гэртээ буцаж очиагүй. Тэгээд ээж нь хүүгээ алга болчлоо гэж цагдаад мэдгдсэн боловч хүүгээс нь нэг удаагүй байхад нь өөр амьдрал эхлүүлэхээр өөр газарт амьдарч үзэхээр би одоо ингэ явсан байна. Би зүгээр байгаа шүү ээжээ гэх мэтчлэн захиа ирсэн. Тэгээд дээрэс нь нөгөө банкнаас нь өөрийнхөө хөгжлийн бэрхшээлтэй хүний авдаг тэтгэнжээ аваад исэн учраас ээж нь за ямар тач амьд сэрүүн хааны газар амьдарч байгаа юм байна гэж бодоод цагдаа төсөө өрөвдлөө буцаагаад авсан. Харамсалтай нь тэр захиа нь бол Лейкээс явуулсан хуурамч захиа байсан. Тэгээд дүүгийнхэн бичиг баримтаар тэтгэмжийг нь хэдэн сар аваад байсан юм билээ.
За тэгээ дүүгээ алснаас хойш 4 сарын дараа өөрийн сайн найз болох Чарльз Дональд Ганнер гэдэг найз дээрээ аялалд хамт явъя гэд Лас Вегас руу хамт явсан. 1981 онд их нэртэйгээ Лейкийг гэрлэхэд энэ найз нь гэрчээр оролцож исэн бүр хамгийн сайн найз нь юм бэлээ. Тэгээд энэ хоёр цуг амралтанд аялалд явчихад буцаад хэдэн өдрийн дараа Лейк ганцаараа найзынхаа машиныг унаад ирсэн. Тэг хүмүүс гайхаад Ганнер хаана байгаа юм бэ гэд асуухад нь нэг эмэгтэйтэй танилцаад цугтаад явчихсан. Тэгээ хамт амьдрын нэр надад хэлсэн гэж хэлдэг. Тэгээ тэрнээс хойш найз нь дахиж хизээж бас харагдаагүй. Лейк найзынхаа бичиг баримтыг ашиглаад банкнаас нь бүх мөнгийг нь авдаг. Тэгээд хэсэгтэл 2-3 сар өөрийгөө Лейк биш Ганнер гэж найзынхаа нэрээр танилцуулаад хэсэг амьдарсан. Тэгээд найзынхаа цогцыг бол мөрдөн байцаалтын үеэр олоогүй ч гэсэн Лейкийн байшингийн дараагийн эзэн 1992 онд хашаанда дахиад ийм жижиг агуулга барихаар газраа авахж агаад Ганнерийн цогцыг нь олоосон. За тэгэхээр 1984 онд 2 жилийн ялаа идлээд ирсэн юм бол ирэхэд аль хэдийн Лейк бол 2 хүний амнаас хөнөөсөн байсан. Өөрийн төрсөн дүү болон хамгийн сайн найзынхаа амнаас хөнөөж өгсөн хүлээжсэн. Тэгээд энэ аллах нь бол өөрт нь маш их таалагдсан учраас эргэтэн шууд ятгаад аллахуудаа хамт хийж эхэлсэн байгаа. За тэгээд нийснээсээ хойш удаагүй байхдаа эхний охирогчуд тэр хоёр бол олдог. За Реги гэдэг залуу байсан. Тэгээд тухайн залуу нь хөөрхий ойр дотны хамаатан садан байгаагүй учраас алга болсон гэж хинч мдээгүй. Тэгээд алга болсон гэж хинч мэдүүлэг өгөөгүй. Тэгээд дараа нь 1985 онд залуугийн цогцсын зарим хэсгийг нь Лейкийн гэрээс олдог боловч ямар хүн гэдгийг нь 2025 оны 1 сард ДНХ-ийн төслөмжтойгоор энэ хүн бол Рейк залуу байсан байна гэдгийг нь мэдсэн. За дараа нь 1984 оны 5 сарын 1-ний өдөр Дин гэдэг 30 настай залуу ажилдаа ирэхгүй байсан учраас ажлынх нь цагдаад мэдэгддэг. Тэгээд алга болсноос хойш 3 өдрийн дараа Дин залуугийн шинэхэн авсан машин нь Лейкийн гэрээ ойролцоогоос бол олдсон. Тэгээд тухайн үед тэр хоёр хүнээ алчгаад цогцыг нь шатаагаад дараа нь химийн хүчтэй уусмлаар алга болоодог байсан учраас цогц нь олдохгүй байсан болохоор цагдаа нарт бол ямар ч сэжвэр байдаггүй. Зүгээр л ор сураггүй алга болсон баахан мэдүүлэгтэй болдог. Дины хөнөөснийхаа дараа 2 сарын дараа 1984 оны 7 сарын 11-ний өдөр Альберт гэдэг 36 ийм настай радионы хөтлөгч гэдэг ийм нээлттэй гей залуу байсан маа. Тэгээд Альберт залуу сонин дээр ижил хүүстэн биш залууг секси хамтрагчаараа хайж гинэ гэдэг зар тавьсан оройн нь бол ийм Лейк 2 гэрт нь очдог. За тэгээд залуу хаалга нэгтүүд ийм шууд түлхээд ороод буудаад залууг бол хөнөөсөн. Тэгээд ер нь тэр хоёрын төлөлгөө болохоор намайг буудаад хөнөөнгүүд хоёлаа ороод цогцыг аваад машиндаа игээд аваад явъя гэж төлөвлөж орсон боловч буудаж хөнөөснийхэн дараа цаанаас нь гинт дахиад нэг өөр хүн байгааг мэддэг. Тэгээд буун дуугаар бол хоёр давхраас бас нэг өөр залуу буугаад ирдэг. Тэгээд нөгөө буудсан залууга авч явах гээд байж хат гинт нэг хүн буугаад ирсэн болохоор сандраад тэр залуугийн цээжинд нь буудаад шууд тэр хоёр машиндаа суугаад цугтаадаг. За тэгээд тэр залуу цээжиндээ буудуулсан ч гэсэн амьд гарч чаддаг. Тэгээд цагдаад дуудаад мэдүүлэг өгдөг. За тэгээд сүүлд баригдсныхаа дараа тэр хоёр залуугийн зургийг харуулад чамааг болон танай хамтрагчийг хэн бууцсан бэ гэж асуухад нь инг заагаад энэ залуу байна гэж хэлдэг. За тэгээд гей залуу руу дайрсныхаа дараа 14 хоногийн дараа нэгэн залуу гэр бүл дөнгөж төрсөн 1 настай хүүхэдтэйгээ хамт гэрээсээ алга болдог. Тэгээ алга болохоос өмнө эхнэр нь болохоор найзтайгаа уцаар ярьж исэн. Тэгээ уцаар ярьж агаад манай гэрийг хоёр эрэгтэй хүн хонх тарж ах хин юм болоо. За дараа ярий гэд уцаа таслаад тэр чигтээ алга болсон. Тэгээ тэрнээс хойш найз нь бол хизээш найзтайгаа дахиж холбогдож чадаагүй. За тэгээ сүүлд энэ Лейк хоёрыг баригдсны дараа нөхрийнх нь бичиг баримтыг ашиглаад нэр дээр нь авсан камер зэргийг бол гэрээс нь олсон. Тэгээ тэдний цогцыг болохоор шатаагаад үлдсэн цогцыг нь химийн байцаар алга болгосон учраас бүр ямар ч бүр шишгэг жоохон ясч үлдээгүй бүгдийг нь алга болгосон гэж энэ хэлсэн. Сарын дараа 1984 онд Антони Рок гэдэг 37 настай эрэгтэй нийтийн байрнаасаа алга болдог. Тэгээ тухайн нийтийн байранд Лейк өөрийгөө Дрэ гэдэг нэртэй гэж хуурамч бичиг баримт ашиглаад нэг хонжээсэн бэлээ. Рок залуу алга болсны дараа нэгэн залуу Рокийн гэрээс хөлдөөгч гаргаж байгааг нэг эмэгтэй хардаг. Тэгээд яг гаргаж байгахдаа
баригдсан болохоор Лейк жоохон сандраад намайг Стив гэдгийг би чиний зургийг дараад хөө би зураг дардах хүн байгаамаа гэхдээ тухайн эмэгтэй бол айгаад зөвшөөрөөгүй. Тэгээ харамсалтай нь тэр хөлдөөгчөнд болохоор залуугийн цогцыг хийгээд гэрлүүгээ аваачсан байдаг. За тэгээд сүүлд Рок залуугийн зарим нэг ясн нь Лейкийн гэрээс нь олдсон. Тэгээд энэ хэргийг бол ийн хамтраагүй Лейк ганцаараа хийсэн байдаг. За энэ аллагаас хойш 2 сарын дараа 1984 оны 10 сарын 15-ны өдөр Джейкобсон гэдэг залуу бас нөгөө нийтийн байрнаас алга болсон. Тэгээд сүүлд мөрдөн байцаалтын үеэр болохоор залуугийн зарим мэсийг нь Лейкийн гэрийн ойролцоогоос бол олсон. За энэ гэмт хэрэгээс хойш сарын дараа 1984 онд 11 сарын 2-ны өдөр Стивен гэдэг 39 настай залуу бас гэрээсээ алга болсон. Тэгээд Стивен залуу болохоор өөрийнхөө бор өнгийн Honda маркийн автомашинаа зарна гэж зар дээр тавьсан. За тэгээд зар тавиад удаагүй хахад нэг хүн залгаад за шууд одоо авъя. Одоо уулзъя, гэл суулзъя гэд шууд залгасан. Тэгээд Стивен бол уцаа тассныхан дараа ямар сонин холбогдгоо шууд ингэж аавна гэж байдгийн багтаа. За ямартай ч очиж үзүүлдэхэд ирье гэж гэрийнхэндээ хэлээд машинаа үзүүлэхээр яваад тэгээд тэрнээс хойш дахиж хизээч харагдаагүй. Харамсалтай нь залуугийн цогцсон бол зарим хэсгийн ч болтоогүй тэр одоо бүр мөсөн алга болсон байдаг. За тэгээд энэ гэмт хэрэгээс хойш 27 хоногийн дараа 1984 оны 11 сарын 16-ны өдөр нөгөө нийтийн байрнаас Хийн гэдэг 25 настай эмэгтэй дахиад алга болсон. Тэгээд эмэгтэйн зарим нэг бичиг баримт болон зургнууд нь Лейкийн гэрээс олцсон учраас энэ хоёрыг бол хүнээс юм байна гэдгийг дараа нь мэддэг. Тэгээд харамсалтай нэмэгтэй бол цогцсноос юу ч олдоогүй. Тэгээд энэ хоёр бүр анхандаа ингээд сарын зайтай 2 сарын зайтай гэмт хэргийг хийж агаад одоо бол бүр хэдхэн хоногийн зайтай хийдэг болсон байгаа. Та бүхэн бас харж байгаа байх. За дараа нь 1985 оны 1 сарын 25-ны өдөр Raymond гэдэг 23 настай эрэгтэй алга болдог. Тэгээд тэр залуу нь болохоор өмнө нь ийнтэй цуг ажилтдаг байсан. Ийний одоо танил юм билээ. Тэгээд тэр залууг одоо гарснаас хойш 3 сарын дараа түүний ундаг байсан мотоциклийн хүртэл хүнд зарсан байдаг. Тэгээд дараа нь мөрдөн байцаалтын үеэр Лейкийн гэрээс түүний бичиг баримтууд олцсон учраас тэр хоёрыг бол хүнөөс юм байна гэж бас мөн цагдаа нар бол үздэг. Тэгээд харамсалтай нь бусад тохирогчийн адил түүний цогцыг хайсан боловч бүр ямар ч улмөр бас л олдоогүй. 1985 оны 2 сарын 24-нд Дин гэдэг бас 25 настай залуу ийнд төслөн гэж гараад алга болсон. За дараа нь 1985 оны 4 сарын 12-ны өдөр Шон гэдэг 22 настай одоо залуу хуучин ийнтэй хамт цэргийн алба хажсан залуу. За тэгээд тухайн залуу болохоор өөрийнхөө найз охинтой Калифорниуд буудалд байж байхдаа гинт 10 цагийн орчимд одоо би гарчгаад ирье гэд гараад тэгээ буцаж хизээч орж ирээгүй. Тэгээд найз залуу нь буудлын өрөөнөөс гарснаас хойш 3 өдрийн дараа найз охин нь зөндөө хайсан боловч ямар ч сураг ажиг байдаггүй. Тэгээ 3 өдрийн дараа гинт найз охин бүсгүйд нь бол дуудлага ирдэг. Тэгээ ажил дээрээ байхад нь дуудлага ирээд танаа найз залуу чинь бисээ харлаа хамт очиж үзэх хэрэгтэй байхаа гэд хэлэхэд нэмэгтэй шууд тэр даруйда дарагдаа хэлээд би ингээд төр гарчаад ирье гэд ажилласаа гардаг. Тэгээ хамгийн сүүлд эмэгтэйг харсан хүн болохоор ажлынх нь хүн байсан. Лейкийн хоёрын машин цуугаад явж байгааг нь бол харсан байдаг. За мэдээж тэгээд тэр цагаас хойш эмэгтэй бас л муу адил дахиж хизээч харагдаагүй. Тэгээд эмэгтэй өөрийн ажилдаг байсан газраасаа сүүлийн цалингаа Лейк энэ хоёрын амьдардаг байсан газартай нэлээд ойрхон газраас авсан. Тэгээд тэр нь болохоор мэдээж эмэгтэй өөрөө биш Лейкийн хоёр байсан. За тэгээ сүүлд мөрдөн байцаалтын явцад Ингийн камернаас нь бол тэр хоёрын одоо тачлуулж байгаа бичлэгүүдийг бол олсон. Тэгээ цогцсноос нь бас ер нь бол юу ч үлдээгүй байдаг. Хоёр хос алга болсноос хойш 7 өдрийн дараа 1985 оны 4 сарын 19-ны өдөр 27 настай Бонд гэдэг нэртэй залуу өөрийн эхнэр болох Коннор за тэгээд 1 настай хүүхэд өөрийн гэр бүлийн найз бол 26 настай Скот гэд нар бол ингээд дөрүүлээ алга болдог. Тэгээд сүүлд бол эхнэр Коннорынх нь цогцсноос зарим нэг яс бол олдсон хэдий ч нөхөр хүүхэд за тэгээд найзынх нь цогцсол ерөөсөө олдоогүй. Тэгээд ямар ч тач энэ дөрвөн хүн бол одоо Лейк болон энэ хоёрын хамгийн сүүлийн хохирогч нар бол болтгоо. За сүүлийн гэмт хэрэгээсээ хойш бараг сар гарны дараа 1985 оны 6 сарын 2-ны өдөр Лейк тийм төмөр багаж дэлгүүрээс хулгайлаад хулгаасан багжаа машиныхаа арын багааж нь хийгээд цухтаах гэж байхад дэлгүүрийн ажилтнуудад бол баригддаг.
Тэгээ Лейк баригдсан даруйда за төлчихөө гэсэн боловч дэлгүүрийн ажилтнууд нь үгүй гэд цагдаа дуудаад Лейкийг бол барьж өгдөг. Тэгээ цагдаа нар ирээд Лейкийн бичиг баримтаа шалгуулаарай гэхтэн бичиг баримтыг нь хараад хэдэн 7 хоногийн өмнө одоо нөгөө машина зархаар яваад алга болсон залуугийн бичиг баримтыг үзүүлээд бий гэж хэлдэг. Тэгээд цагдаа нар бол шууд нөгөө бичиг баримтаас зургийг нь хараад зургнаасаа шал өөр. За тэгээд дээрэс нь алга болсон залуугийн бичиг баримтыг харуулад хийсэн болохоор цагдаа нар бол шууд Лейкийг бол баривчлаад цагдаагийн газар авчирдаг. Лейк цагдаагийн газар очиод мэдүүлэг өгөхөөс өмнө надад нэг цаас, бал, ус хоёр өгөөч гэж цагдаа нарт хүсдэг. За тэгээд намайг хэсэг энд байлгаж байгаа ч гэд цагдаа нарыг түр гаргадаг. За тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа нар бол мэдүүлэг авахар буцаад өрөөндөө ороход нь Лейк шалан дээр унсан ингээм амьсгаан давхцсан байдалтайгаар олдоод цагдаа нар шууд Лейкийг эмнэлэгт хүргэгддэг. Цагдаа нар тэгээд Лейкийг маш урдан эмнэлэгт хүргэсэн ч гэсэн хэдийнэ хожимдсан байсан. Лейк дээр авъя гэсэн цаасан дээрээ энэ бол амиа урлалт байсан шүү гэдэг утгатай ер нь гэрээслэл бичээд уучлаарай энтер гэж одоо гэрээслэл бичээд өөрийнхөө хувцсандаа нууж ойсон байсан цянаттай капсулаа угаад амиа орлох гэж завдсан. За тэгээд хэдий амьд эмнэлэгт хүргэгдсэн ч гэсэн ухаан орохгүй байсаар байгаад баригдсан өдрөөс хойш 4 өдрийн дараа буюу 1985 оны 6 сарын 6-ны өдөр сэрэхгүй байсаар байгаад эмнэлэгт нас орсон. Тэгээд задлан шинжилгээний дүгнэлт дээр Лейкийн биенээс нь одоо цянат илэрсэн. Тэгээд тэр нь шууд хөлт хүргэсэн гэдэг дүгнэлт гарсан. Тэгээд Лейк тэгээд нэгэн тодоо ингээд баригдчихсан өөрийгөө таазаар ахуулах эсвэл хамгийн дээд ялыг эдлэхээ мэдчихсэн учраас одоо амиа орлох сонголтыг хийсэн. За тэгээд Лейкийг амиа орлсныхын дараа цагдаа нар бол мэдээж Лейкийн одоо мөрдөн бацаалтыг бол үргэлжлүүлсэн. Тэгээ унаж явсан машин нь болон машины албан ёсны өмчлөгч хоёр нь бол тусдаа 2 хүн байсан гэдэг чинь хоёулаа алга болсон гэж мэдгдсэн 2 хүн байсан. Тэгээ цагдаа нар хамгийн түрүүнд мөрдөн бацаалтаа эхлүүлэхдээ Лейкийн гэрийг нь очиж нэгдсэн. Тэгээд харамсалтай цагдаа нар бол яг ямар газар ирсэн байгаадаа нүдэндээ ч итгээгүй. За цагдаа нар нийт алга болсон гэж хайж байгаа хүмүүсийн 2 машиныг олсон. Тэгээ байшин руу нэвтэрж ороод нэгжлэг хийж явах тийм хуурамч хан юм шиг босгосон хаалгатай нэг нууцлаг өрөөг олдог. Тэгээ тэр өрөөндөө бол маш олон төрлийн эмэгтэй хүмүүсийн зураг. За тэгээд нэг юм хуучирсан матрас зэрэг байдаг. Тэгээ тэр өрөөндөө эмэгтэй охирогч нараа оруулаад хүчирхийлээд бичлэг энтрийг нь хийдэг байсан юм билээ. За тэгээд цагдаа нар тэр үеийн байшингийнх нь ойролцоо ой модон дотор ингээд маш их шатсан ийм модтой хэсэг байхыг хараад тэрийг нь ухаад үцгэд маш их хэмжээний жижиг маш жижиг яснууд байгааг олсон. Тэгээд тухайн яснуудыг болохоор ДНХ-ийн тусламжтайгаар нь 11 өөр хүний яс байгааг бол цагдаа нар илрүүлдэг. За мөн гэрээс жижиг хэмжээний өөртөө зурсан юм шиг одоо тэр хоёрын өөрийн байшингийнхаа ойролцоох хэсгүүдийг оруулаад зурсан тийм жижиг одоо газрын зураг олдог. Тэр газрын зургийн дагуу цагдаа нар одоо газарт булсан байгаа 2 шиг одоо юм канистр шиг савыг олдог. За нэгдэх канистрт нь болохоор алсан хүмүүсээ бүгдийг нь битсэн нэрэс за нэрийг нь мэдгүйгээ дүрсэлсэн байгаа одоо чагсаалтыг бол цагдаа нар олдог. За тэр чагсаалтан дээр бол 25 хүний тайлбар байсан. Тэгээд нөгөө савнд нь болохоор Лейкийн 1983 оноос 1984 оны хооронд бичсэн өдрийн тэмдэглэл болон маш олон одоо бичлэгнүүдийн камернуудыг олсон. За цагдаа нар тэгээд нөгөө нэг канистр шиг савнаас олсон камер пленкнуудаа ингээд гаргаад үзэхэд маш аимшигтай бичлэгнүүдийг бол үздэг. За тэгээд нэг нь хүчрхийлж зовж тарчлалж байхад нь нөгөөх нь бичлэг хийгээд ингээд одоо инээж байгаа бичлэгнүүдийг бол олдог. За тэгээд бичлэгэн дээр ийм бол бид бол маш хүйтэн сэтгэлтэй хүмүүсээ чи чанга орил уйл гэтээ чам тэнц туслахгүй гэгээд инээж байгаагаар бичигдсэн байдаг. За өөр нэг бичлэг дээр болохоор өөр нэгэн хохирогч эмэгтэйг Лейк зовоож байгаагаар бичигдсэн. Тэгээд Лейк хэлэхдээ битэр чамайг хүлэн дараа нь хүчрхийлнэ тэгээд буудна тэгээд чамайг шатаана тэгээд чамайг хинч мэдгүйгээд инээсэн байдалтайгаар бичигдсэн. Тэгээд тэр бүсгүй болохоор нөгөө нөхөр хүүхдтэйгээ барьцаалагдсан байсан Коннор эмэгтэй байсан. Тэгээд тэр бичлэгэн дээрээ бүр тасралтгүй өөрийнхөө тухай биш хүүхдийнхээ тухай асууж исэн. Миний хүүхд хаанагаа вэ? Би яах вэ? Миний хүүхд зүгээр үү? Та хоёр миний хүүхдэд юу хийсэн бэ гэж хэлэхэд нь Лейк тэр дэлхийгээс илүү гой газар байгаа гэд энийгт нэмэгтэй бүр ингээ уйлаад яхаа мэдгүй байгаа гэх мэтчлэн маш аимшигтай бичлэгнүүдийг бол мөрдөн байцаалтын үеэр цагдаа нар үтсэн.
За тэгээд ийм болон нотлох баримт алсан цагдаа нар бол шууд инг хайж хэлдэг. За тэгээд энэ ликийг цагдаад баригдсан. За тэгээд амиа оруулсан гэдгийг нь мэдээд шууд одоо Канада руу хуурамч бичиг баримт бүрдүүлээд хилт авч чадсан байдаг. Хилт авснаас хойш сарын дараа буюу 1985 оны 7 сарын 6-ны өдөр Канадын нэгэн дэлгүүр тулгай ээж байгааг нь хамгаалагч нь камераараа шууд хараад очиод ингээд зогсоогоо цагдаа дуусчдаг. Тэгээд энэ цухтаах гэж оролцсон боловч нөгөө хамгаалагч залуу нь явуулахгүй байсан болохоор энэ өөртөө байсан буугаар нөгөө хамгаалагч залууг шууд бууддаг. Тэгээд буудсан хэдий ч гэсэн нөгөө хамгаалагч залуу бол ингээд ерөөсө тавихгүй байсаар байгаа цагдаа нарт түлээлгэж өгдөг. Тэгээд улгай болон хүн бууцсан хэрэгээрээ энэ Канадада 4 жил 6 сарын хувиргаал авдаг. Тэгээд энэ Канадын шоронд байхдаа хэрэгээ нэмээд тэндээ баймаар байсан. Яагаад гэвэл одоо энэ 4 жил хагас нь дуусчих юм бол Америкийн нэгдсэн улс руугаа яваад нөгөө үйлцэн хэрэгээр нь бол цаазын ял авах гэж айжсэн учраас шорондоо байхдаа хэрэгээ нэмээд эндээ байхыг бол хүссэн боловч өгөл мэдээж бүтлгүүцсэн. За тэгээд бүтлгүүцснийхаа дараа 4 жил 6 сарын хорих ялаа Канада улсад эзэлснийхаа дараа Америкийн нэгдсэн улс руу 1991 онд хүчээр буцаадаг. За ингээд шүүх бол 1991 онд эхэлсэн боловч ийм бол нийт 10-аад хуульч өмгөөлөгчтэй хамтарч ажилласан. Тэгээд хамтарч ажиллаж исэн нөгөө өмгөөлөгч нар нь мэрэгшээгүй, туршлагагүй байсан. Энтергээл ер нь бол амар ингээд олон шалтгаанаар шүүх хурлыг бол энэ хойшлуулад байсан. Тэгээд сүүлдээ надад итгэх өмгөөлөгч алгаа, надад итгэх хуульч алгаа. Тийм учраас би өөрийгөө өмгөөлнө гэд би өөрийгөө өмгөөлөх учраас би хуулийн талаар суралцнаа гэх мэт шалтгаанаар бол шүүх хурлыг нэлээд олон удаа хойшлуулж исэн. За тэгээд энэ хойшлуулах болгондоо бол нөгөө шоронд байхдаа хүмүүсийг одоо бусад хоригдч нараа гэмтэх, за эсвэл шоронгоосоо цухтаах гэх мэтчлэн маш олон оролдлого хийжсэн учраас түүнийг сүүлд нь бүр ганцаар ингэн өрөөнд маш сайн харуул хамгаалтын хамт байлгаж хордог байсан. За тэгээд эцэст нь шүүх хурал болоод шүүх хурал дээр бол түүний бичлэгүүдийг нь үзүүлэхэд энэ залуу бол лик намайг дандаа одоо ингэ надтай хамт ийм зүйл хийхгүй бол чамааг бас ална гэж дандаа намайг сүрдүүлдэг байсан. Тэгээ би хүчээр бас энэ бүхнийг хийсэн. Би ч гэсэн хохирогч гэж хэлдэг. Тэгээд аллахын алийг нь ч би хийгээгүй, бүгдийг нь лик хийсэн гэх мэтчлэн худал мэдүүлэг өгч эхэлсэн. За тэгээ хэдийн ийм мэдүүлэг өгсөн ч гэсэн нөгөө амь насанд нь хүрсэн гей эрэгтэйгийн энэ хүнөөсөн гэдгийг бол нөгөө хамтрагч нь мэдүүлэгтээ хэлсэн. За тэгээ камер дээр хүлцэн бичлэг зэрэгээс харахад бол энэ хин нэгний ятгалганд ерөөсө автаж байгаагүй, яг өөрийнхөө хүссэн зүйлээ л хийжсэн гэж шүүгчнэр үтсэн. За тэгээ 1999 оны 11 сард 11 хүний одоо аминд хүрсэн эргээр цаазын ялыг бол энд оноосон. За үүнд нь 6 эрэгтэй хүн, 3 эрэгтэй хүн, 2 одоо 1 наснд хүрээгүй одоо няраа хөвгт гэж ялсан байгаа. Хэдийн энэ одоо цаазаар ахуулах ял авсан ч гэсэн гэмтээ хийснээс хойш ойролцоогоор 40 жилийн хугацаанд шоронд цаазын ялаа хүлээгээд одоо хүртэл Калифорнигийн шорондоо бол хоригдож байгаа. Тэгээд Калифорни мужид болохоор 2006 онд л хамгийн сүүлд цаазын ялыг гүйцэтгсэн. Тэгээ 2019 онд Калифорни мужийн дарга нь тодорхойгүй хугацаагаар ямар ч цаазын ялыг үйлдэхгүй гэсэн шийдвэр гаргаад цаазын ял бол одоогоор бол тухайн мужид төр зогссон байдалтай байгаа юм лээ. Тэгээд одоо хизээ буцаад энэ шийдвэр нь эргээд нэг цаазын ял нь бол нэгдэх нь бол тодорхойгүй. За тэгээд энэ бол 1960 оных тэгээ баримтлагдах үедээ 25 настай байсан. Одоо 65 настай. Тэгээ бараг л ер нь бол өгтлээ цаазаар ахуулахгүй шорондоо жам ёсороо өгөх байхгүй гэж бодож байна. Тэгээд хэдий одоо ликийн тэмдэглэлтээс 25 хүний тухай тэмдэглэсэн байгааг олсон ч гэсэн цагдаа нар бол мөрдөн байцаалтын үеэр 12 л хүний одоо мэдээллийг бол тогтоож чадсан. Тэгээд тэр хоёрын босоод алсан хүмүүс бол одоо хүртэл 40 жилийн хугацаанд бол тогтоогдоогүй. За тэгээд нэг ийм хоёр аимшигтай цуврал алуурчны талаар ярьлаа. Тэгээд дараагийн дугаарууд маань удахгүй орох учраас та бүхэн маань subscribe дарахаа битгий мартаарай, лайка бас дараарай. За тэгээд баяртай.